Хүүхэд хүмүүжил явцсан эцэгийнхээ сэтгэл санаа ямар байхаас үл хамааран өдөр тутамдаа нэгэн хэвэн байх хэрэгтэй байдаг гэнэ. Хүүхдийнхээ холын зорилгыг тодорхойлохдоо хүсэл сонирхол, сэтгэл зүй болон биеийн онцлог тохирох эсхийг харгалзан үзэх шаардлагатай байдаг. Тухайн хүүхдийн онцлог бодлыг нь харгалзахгүйгээр өөрийн гаргаж чадаагүй амжилт өөрийн хүсэл сонирхлыг тулгах нь хүүхэддээ сэтгэл санааны дарамт бий болгож байдаг гэнэ. Яг эцэг эхчүүдийн хувьд анзаараад хахад хүүхдийнхаа яг юунд дуртай, юунд дургүй гэдгийг мэдхээсээ илүүтэйгээр өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэх гээд ингээд харилцаад байдаг тийм түгээмэл алдаанууд ер нь бол ажиглагддаг. Та яг ирээдүйд үнэн шударгад биеэ даасан өөртөө ихтэй ийм хүүхдтэй болох гээд байгаа юм уу? Эсвэл танд яг одоо таны үгэнд ордог хүүхэд л хэрэгтэй байгаа юм уу гэдэг ийм хол ойрын зорилгоо нэгдүгээр тодорхойлсон. Хоёрдугаар тухайн хүүхдийнхаа насны онцлогоос шалтгаалаад тухайн хүүхдийнхаа сэтгэл зүйн онцлог болон бие бэлтрийн онцлогийг мэддэг. За дээр нь ямар одоо яаж эерэг аргаар хүүхдтэйгээ харилцах тэр байдлаа мэддэг. Эдгээр зүйлүүдийг мэддэг эцэг эхчүүд маань ерөнхийдөө хүүхдүүдээ ингээд эргээр хүмүүжүүлэх хандлагатай. Энийг мэддэг байх юм бол таны хүмүүжлийн арга эерэг байх боломжтой. Манай улсад хүүхдийн эвэг сангаас хайраар үлгэрлэе нөлөөллийн аяны хүрээнд 2020 оны 6 дугаар сард 820 эцэгийнхээс хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар судалгаа авчээ. Судалгаанд оролцогчдын 28% нь хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхдээ бие махбодын шийтгэл оногдуулах айлган сүрдүүлж болно гэж хариулсан байна. Хүүхдээ зодож шийдэх нь зөв юм а гэдэг ийм зүйлтэй санал нэгдсэн эцэг эхчүүд нь тэр судалгаанд оролцсон хүмүүсийн нийт 35% нь байсан. За дээр нь хүүхдтэй ямар нэгэн байдлаар гар хүрж исэн, бие махбодод нь гар хүрж исэн гэж хариулсан эцэг эхчүүд нь энэ судалгаанд хамрагдсны 41% нь байсан. Тэгэхээр ер нь энэ судалгаанаас юу гэж харах гэдэг нь вэ гэхээр манай одоо эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ зодож одоо тэг шийдэх ийм аргыг ерөнхийдөө ингээд 41% нь хэрэглээд байна гэдэг ийм одоо үр дүнг энэ судалгаанаас харах боломжтой болчихж байгаа юм. Хэрв ямар нэгэн асуудалд ээж аав нь хүүхдтэйгээ ярилцаж шийддэг бол тухайн хүүхэд асуудал бэрхшээл тохиолдоход айж балмагдах, бэрхшээлээс зүгтэх тойрох арга замыг сонгохоос илүүтэй бусад хүмүүстэй хуваалцдаг хүн болдог байна. Хүмүүжлийн зөв арга гэдэг бол ерөөсөө тухайн хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлог тохирсон, зодож шийдэх гэдэг ийм үйлдэлүүдийг хийхгүй, ээж аав нь харилцан ярилцдаг, ойлголцдог, хүүхдийнхаа тэр онцлогуудыг мэддэг, ямар үед нь ямар байдаг гэдэг юмыг бас мэддэг. Ийм одоо эцэг эхчүүд л ерөнхийдөө хүүхдээ айгүй эерэг зөвөр хүмүүжүүлэх боломжтой. Хүүхдийнхээ нас бие сэтгэхүйн хөгжлийг маш сайн мэддэг, шаардлагатай тохиолдолд мэрэгжлийн хүнээс тусалцсан авдаг, хүүхдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан хүүхэдтэйгээ ярилцаж байвал хүүхэд өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай иргэн болж төлөвшөх юм а.